12-4 зэгийн гомостазын хөгтөн амьтанд үзүүлэх ач холбогдол гомостазын механизмыг хүлээн авахч хариу үйлдэл гүйцэтгэх эрхтэн сүр гэрэг холбооны зохицуулгыг загварчлан тайлбарлах гэсэн суралцахуйн зорилтын хүрээнд хичээл маань бэлтгэгдсэн. За бид нар өмнө нь бол даавар дотоод шүрлийн булчирхаанаас ялгардаг. За дотоод шүрлийн булчирхайг юу гэж нэрлэдэг вэ гэдэг талаар бол мэддэг болсон байгаа. За тэгэхээр дотоод шүрлийн булчирхайг юу гэж нэрлэдэг вэ хүмүүстээ? За шүүрэл ялгаруулах эсийг агуулж ямар нэгэн сувг хоолойгүй шүүрлээ шууд цус руу шүүрүүлж байдаг булчирхайг бол дотоод шүүрлийн булчирхай гэж нэрлэнэ. За дотоод шүүрлийн булчирхайнуудыг бичлэгээ зогсоож байгаад нэрлээд үзээрэй. За дараад нь өөрийнхөө багшийнхаа нэрлэлсэнтэй харьцуулан хараарай. За нэгт нь бол яах нь боргоцоо булчирхай байна. За хоёрт нь бол яах нь үнчин тарих байна. 3 нь бамбай булчирхай, 4 нь сэрээ булчирхай, 5 нь бөөрийн дэд булчирхай, 6 нь бол нойр булчирхай, за 7 нь бол өндгөвч, 9 нь бол төмсөг байна. За дотоод шүүрлийн булчирхайнуудыг бүгдээрээ Мосовебийн хичээл дээрээс харъя. За тэгэхээр зэрэг хүний үнчин тарих бол яах нь харагдаж байна. Үнчин тарих бол дотоод шүүрлийн булчирхайд орох нэ. За дараад нь бол бамбай булчирхай харагдаж байна. За бөөрийн дэд булчирхай. Бөөрөн дээр байрлаж байгаа. Гурвалжин булчирхай бол бөөрийн дэд булчирхай гэж нэрлэнэ. За нойр булчирхай харагдаж байна. Нойр булчирхай бол гадаад болон дотоод шүүрлийн аль альных нь үүргийг гүйцэтгэдэг. За эмэгтэй хүнд бол дотоод шүүрлийн булчирхайд бол өндөвч харагдаж байна. За эрэгтэй хүний хувьд бол дотоод шүүрлийн булчирхай бэлгийн булчирхай бол төмсөг харагдаж байна. За хүүхдүүд та бүхэн энэ Мосовебийн хичээл рүү ороод дасгал даалгавруудыг бас гүйцэтгээрэй. За тэгэхээр 9-10 дугаар ангийн хичээлийн эргээ саны. За гомостаз буюу зохицуулах хяналт гэсэн хичээлийг бүтсэн байгаа. За бие махбодын үйл ажиллагааг үр дүнтэй явуулахад шаардлагатай биеийн дотоод орчныг тогтмол барих зохицуулгын механизмыг бол гомостаз гэж нэрлэнэ. За хүний мэдрэхүйн болон хүлээн авуурууд гадаад орчны зочирлыг хүлээж авч сэрлийг үсгэнэ. За ингээд сэрэл нь бол өсөх замаар төв мэдрэлийн тогтолцоонд бол дамжина. За төв мэдрэлийн тогтолцоо бол хяналтын төв мэдрэлийн импульсийг бол булчинд илгээснээр хариу үйлдэл гүйцэтгэх хэрэгтнүүдийн үйл ажиллагааг бол өөрчилдөг байна. За хариу үйлдэл нь бол сүр гэрэх механизм бүхий рефлексээр үүснэ. За энэхүү рефлекс нь бол зарим зан арын шингийн хариу үйлдэлийг бас үүсгэхэд оролцдог байна. За хөгтөн амьтдад бол биеийн дулаан тогтмол нөөц хүчлийн хийшээг зэрэг бодисын солилцооны хаягдал бүтээгдэхүүнийг ялгаруулах, цусан дахь глюкозын концентрат тогтмол байх, цусан дахь усны потенциал тогтмол байх зэрэг физиологийн юм хүчин зүйлүүд байж байдаг. Эдгээр физиологийн хүчин зүйлүүд нь бол гомостазаар зохицуулагдана. За жишээ нь бол тухайн үйл ажиллагааны дүнд бол сэрэл үүсч сэрлийг бол хүлээн хүлээж авснаар төв мэдрэлийн тогтолцоонд дамжуулж төв мэдрэлийн тогтолцооноос гүйцэтгэх хэрэгтэнд дамжуулан гүйцэтгэх хэрэгтэнд буцаад хүлээн аварт бол мэдээллийг дамжуулах замаар бол мэдрэлийн импульс рефлекс үүсч байдаг байна. За та бүхэн мэдрэлийн эрхтний тогтолцоо, дотоод шүүрлийн эрхтний тогтолцоо, оролцох эрхтэн, мэдээллийг дамжуулах, мэдээллийг дамжих хурд зэргийг бол бодож байгаад бол хүснэгтийг бөглөөрэй. За хүснэгтийг бөглснийхоо дараа бол багшийнхаа бөглсөнтэй бол харьцуулан харж өөрсдийнхөө зөв буруу хийснийг бол хараарай. За эргэх холбоонд оролцож байгаа оролцогчдыг бол зочрол. За энд бол гомостаз нөлөөлөгч хүчин зүйлийн төрөл бүрийн өөрчлөлтүүд, жишээлх юм бол цусны температурын өөрчлөлт, за цусны усны потенциалын өөрчлөлт орно. За хүлээн аварт нь бол физиологийн хүчин зүйл буюу нөхцөлийн тухайд зочирлыг бол мэдрэн түүнийг зохицуулахад оролцдог мэдрэхүйн эрхтнүүд, за мэдрэлийн төгсгөлүүд оролцох нь байна. За хяналтын төвд бол төв нь бол тарих нугасанд байрлах гомостазыг тэнцвэрийг зохицуулах төвүүд оролцсон. Жишээлбэл дулааны төв, гипоталамус гэх мэтчлэн. За эффектор бол булчин болон булчирхай зэрэг хариу үйлдэл үзүүлэх хэрэгтнүүд бол эффекторт хамаарна.
За ингээ эргэх холбооны төрлийг багш нь тайлбарлая. За тэгэхээр эргэх холбоог бол эрг эргэх холбоо, сүрг эргэх холбоо гэж хоёр ангилна. За хүлээн аваараас бол мэдээллийг дамжуулаад хяналтын төвд очиод тухайн булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлж анхны бодисыг илүү их ялгаруулж байх юм бол үүнийг бол эрг эргэх холбоо гэж нэрлэнэ.